Хүмүүний амьдралыг би дөрвөн үлрэлтэй гэж төсөөлдөг. Жавартай үйл биднийг хатуужуулж, хой сонор хаварт бид хууртаж, намрын зөөлөн бороонд ухаажж, нар ээлсэн цум бидэнд аз жаргалыг төгөөдөг. Эрэх дөрвөн үлрэлд ээлжилж, хүмүүний амьдралыг баялаг болгодог мэт. Тийм ч болохоор би урсан өнгөрч буй цаг хугацаа бүрийг хүндэлдэг. Учир нь тэд хизээж давтагддаг. За хүүхдүүд өнөөдрийнхээ хичээлийг хэлцгээе. Фильтрээ гаргацгаая. Амьдрал бол адал явдлаар дүүрэн галт хэрэг. Эхний буудлаас эцсийн зогсол хүртэлх хугацаанд зорчигчд тэмцэж, өрсөж ухаажж, уучилдаг. Зарим зорчигч нь галт хэрэгнээс хоцрохонч бий. Гэхдээ амьдралын галт хэрэгний өртөө бүр өөрийн гэсэн бэлгийг чамд бэлгэлж байдаг. Тэр бол боломж. Тэр бол итгэл. Тэр бол нөхөрлөл байдаг. Ямар хурдан зогсож байна. Харин тийм ээ. Хардангуйч л. Баригдэн штэ угаасаа. Эн чинь миний нутаг багаасаа. Сайн намайг хэн зогсоо? Чамааг амьдрал зогсъё. Ямар хэгж юм уу? Чамд яагаад юм тэнэг нэр өгдөг вэ? Амьдралч гэх шиг. Ер нь чиний наа нэрний шин бол дандаа асуудал болох юм. Тэгээ чиний нэр яаж чадах вэ? Оргил. Чи нэрээрээ байдаг бол дээр байж байхгүй. Амьдралаа. Чиний мөрөөд чи юу вэ? Миний мөрөөд юу? Мөрөөдөлтэй бол наад тусаарч. Оргил чиний мөрөөдөл юм бэ? Миний мөрөөдөл. Би явлаа. Ориглоо. Нэг өглөөс ирэхэд чи орон дээрээ байхгүй бол би баярлалаа шүү заа юу. Яагаад? Яагаад гэвэл чи тэр үед мөрөөдөлтөд хүрчихсэн байх учраас. Амьдрал дандаа зун шиг байдгүй юм байна. Нар ээсэн үлрэл нэг л өдөр солигдож, жавартай өдөр хацар хайрах шиг хөөтөн үе олон тохиохон бий. Миний амьдралын цагаа гарч ийм л байсан. Гэхдээ энэ бүхэн намайг хатуужуулж байсан юм. Намрын сэрүүмээрээ хотоор баах гэслээ. Хайсан хүн байхгүй болохоор ганцаар дэмэсэл хүслээ. Соёлын төв кино театр сонго байвал Чингис эстраг баг тойрог баян хошоо. Улаахаар цагаан гаран үсий зэрэг драмын театр орох газаргүй боллоо хэслээ. Маний үсийг олоош.
За. Сайн өглөө. Төгслөө шүү дээ. Харин мөрөдөлтөй хүн. Сайн байна. Хэрвээ би таныг байхгүйсэн бол энэ сургуульд ингээд сурч явахгүйсэн баха. Тань үнэхээр баярлалаа гэж. За багш нараа баярлалаа. За баярлалаа. Багш. Би таны бичихсэн үгийг одоо үл санаж явдаг шүү дээ. Нэрээ төсөлтийн шалгалтанд хэрэглэгдэх ганц ширхэг ном л 150,000 гэсэн штэ. Хөөрхөн оргил яах юм болоо? Ганцхан хар цүнхтэй эмчээр Монгол улс дутахгүй байлгүй дээ. Тийм дээ. Хүү шүү гэж байгаа. Шалгалт нь яаж юм да? Сайн. Хоёлоо нэг тийш явна. Хаашаа? Дугаад байгаа юм дүү. Зяаз. Зяаз. Энэ ном л яг хэрэгтэй байна да. А энэ юм уу? Юу? Юу гэж хөө юу гэж хөө? Зяаз. Төгсөлтийн шалгалт эхлэхэд 3 хоног үлчээд байдаг. Яаж хийж байгаа амжуулна да. Явъя. Яасан? Явъя. Хүүши надад буцаага тавьж. Дуу гараад гэж хийж байгаа. Хурдан гаралтаа чи. Зогсчод ойлоо. Сайн байна. Оосон намайг. Наад хоёр чинь нүгсээ юм болоо. Наад хоёр чинь харваас суулгаач. Чи ямар өчтөө юм бэ? Би бол да хамгаалагч. Чи өглөө маргааш хэсэгтэр 9 цаг өрөөд үү? Аль хоёр ийш яв. Родын явч. Rodын яваа чи. Бано. Яваад өгөөч. Яагаад юм чи? Аав идэх чи хийг авах юм. Яваад. Яваад өгөөч. Яваад өгөөч. Эцэг эхийнхний биеийн байдал том муу хүүг асрамжийн газар шилжүүлэх хэрэгтэй болж байна. Энэ хүүхдийг сургуульд авахаар нэг хэрэгтэй байна. Оргилоо. Чиний Бахтраа өвчин чи хүндэрсэн байна. Хүү нэмж болоод та хоёроо заавал амжилтна.
Өкслөө шүү дээ. Нэг өглөөс ирэхэд чамайг орон дээрээ байхгүй болдгийг баярлалаа шүү дээ. Бэнд чүз гайгүй. 4 хоног худлаа шүү дээ. Багшаа. Дахин шалгалт хийх юм лээ. Тэр яах вэ? Надад хугацаа байгаа үстэй. Айлгүй яах. Эрүүл байж шалгалт өгч шүү дээ. Амьдралын нөр үзэгдэг үз. Намайг хэд байх хугацаа хэлсэнгүй. Магадгүй байхгүй хэлсэн шиг л үү. Багш насуу. За яах вэ? Энд юу хийж явах тийм вэ чи? Ганцаар явчихсан гэд гүрийгээд тахчих. Чи зүгээр үү? Яана гэж юм. Би яах вэ? Бид оноос шийдэж юм шиг байна. Юу гэж байгаа? Юу гэж байгаа юм гэж. Эндээс гарахгүй юу? Эндээс гараад найз нь заамар явлаа. Ахтууд тэнд хэд хоног ажиллах юм шиг байна. Тэнд сүлжээг юм шиг байлээ шүү. Найз нь өөрөө хот руу орж ирж байгаа залгая за. Халгалтаа сайн юм шүү. Гитар сайн. Байна уу? Найз нь байна. Чи яагаад таварч вэ? Харин тийм ээ. Заамарт ирсэн одоо ажил эхлэх гээл байж байна. За. Чи заавал над руу холбогдороо заяа. Үдээр чадахгүй бах шүү. Минээс тэгээд шалгалтаа сайн өгөөд хүссэн ажилдаа ороорой. За бай. Эргэн даш даваа өвгтэй амьдрал таныг эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл бусдын эд хөрөнгийг нууц далдаргаар шунхай сэдэлтээр хууль бусаар авч бүрэн мөсөн үн төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан. Мөн Монгол улсын төрийн цагдаад санаатай халдсан хэргийн дагуу 4 жилийн хугацаанд албадан хорихоор боллоо. Найзын мөрөдөл юу гэж? Юу юм? Найз нь доочин болно гэж боддог шүү дээ. Миний найз өстө мундаг доочин болно шүү. За юу? Найз нь чаднаа. Чадна шүү дээ. Надад нээж минь заяасан билээ.
харчгүй цэггүй гэнэн сэтгэлий Ожим болгон тийсэн билээ Ожим болгон тийсэн билээ Байна уу? Ориглоо чамд улсын төв эмнэлгээс ажлын урилга ирсэн байна. Багш чамайг асуугаад байна. Байна уу? Ориглоо. Байна уу? Миний тууж өнгөрүүлсэн амьдрал ганцхан үгэнд л оршин. Тэр үг намайг урайгүй. Би ч түүнийг дуудаагүй. Надад урам өгч, жигүүр хайрлсан тэрхүү инээмсэглэл над дээр өөрөө ирсэн. Тийм ээ. Өгөөмөр байна гэдэг. Эхийг өгөхдөө биш. Гагцхүү цагаан олж чин сэтгэлээсээ туслахад л оршдог юм байна. Амьдралд минь аз жаргал, баяр баясгал, нар авчирсан тэрхүү гайхамшигт хүмүүс талархав. Амьдралаа. Чамд баярлалаа. Энэ таав ичээр сайн уу? Сайн. Найз наав ичиг эмчтэд эхэлсэн шүү дээ. Тэгвэл миний найз мөрөөдөлтөд хүрээд эхэлсэн юм байна да. За, юу хийж байгаа юм бэ? Тооны хичээл. Тооны хичээлээ. За. Чи тэгээ том болоод ямар хүн болох юм? Захирал болно. Ахын дөө мундаг бос болоорой заа юу. За. Босс болохын тулд чи хичээлээ сайн хийдэг байхгүй заа юу. За. Ахын явлаа. За. Та их сайхан инээмсэглэдэг үү? Сэтгэлийн нар бол инээмсэглэл юм. Амьдралын аль ч үйлрэлд энэ нарны илчгийг хизээж хэлүүлдэггүй гэдгийг би маш сайн ойлгосон. Яагаад гэвэл хүн өөрөө хайрын ургамал учраас тэр. Та ч гэсэн сэтгэлдээ нартай яваарай.